Төрөөс эбхэ нарыг сонгох шалгуур нь анх ханиснасаа эхлэн хоёулж хамтдаа 30-аас дээш жил ханилж гэр голомтын бүх хүүхэд нь нас биед хүрч хос заяагаа өргөж дийлсэн гэх шалгуураар сонгодог байжээ. Яагаад гэр бүлүүдээс 30-аас дээш жил ханилах, үр хүүхдүүд нь нас биед хүрэх гэдэг босгоор эбхэ нарыг сонгож тэдний амьдралаар нийтийн сургалт явуулдаг байсан бэ гэвэл бүх хосуудад туулах мөчлөгт асуудлууд нь ижилхэн ч даван туулах сэтгэлийн хөг нь ондоо байснаас шалтгаална. Иймээс гэр бүлийн бат бөх амжилтанд хүрэхэд мэдэх чадвар ивэл хүчин буй учраас л тэр гэр бүлд ерөөл дуршихуй байна гэж үздэг байна. Энэ нь бүх гэр бүлд нэн ховор гэж болохоор сэтгэлийн боловсрал учраас ард түмний асуудал бэрхшээлийг даван туулах үндсэн хүгийг энэ жишгээр татаж байх нь төрийн суурь тогтворчхын үндэс суурь гэж үзэж байжээ.